За яг манай гишүүд бол ерөнхийдөө асууж байна. Эрэг сөрөг талуудын аль алийг одоо ярьж байна. Тэгээ бид нар энэ нийгэмд бас одоо тийм дэлгэрэнгүй мэдээлэл ойлголт одоо өгөх зорилготойгоор зарим нэг юм дахиад асууя гэж ингээд бодоод байгаа. Одоо энэ зөвшөөрлийн хуулийг одоо энэ зүйл заалтаар бүгдийг хорно гэж байна. Энэ бүгдийг гэдэг дотор яг юу орж байгаа вэ? Энэ бооцоо тоглоомууд, төлбөр тааврууд нь зөвхөн онлайнууд нь ороод байна уу? Аль эсвэл одоо бүгд ороод байна уу гэдгийг нэг тодорхой нэмж хэлж өгөөч гэж. Хоёрдугаарт нь за хэрвээ ингээ бүгдийг хаачвал буцаагаад нээхтэй яах юм? Тэрийг одоо тусдаа бие даасан хууль боловсруулад ингээд ийм процессууд явсаар байгаа дараа нь буцааж нээх юм уу гэдэг нэг ийм асуулт байна. За мэдээж энэ бооцоо тоглоом энэ одоо онлайн мөрөдийн тоглоомын сайтуудаар дамжаад асар их мөнгө одоо 500 гаруй сая доллар ингээ гарсан гэдэг ингэж. Эннээс дутхгүй нэг асуудал бол энэ нөгөө крипто валют, нэг coin гэдэг нэг ийм асуудлууд байдаг. Энийг яаж зохицуулах юм? Энэ дээр одоо жишээ нь засгийн газраас бодож байгаа ийм байна уу? Төлөвлөж байгаа зүйлүүд байна уу? Энэ бол яг үнэндээ бол арга дэргэдэг одоо энэ цахим бооцоо тоглоомоос дутахгүйгээр илүү их охирож байгаа нэг юм асуудал байхамаа. Тэгэхээр энэ дээр одоо ямар байр суурьтай байна вэ гэдэг ийм асуулт. Учраас сайн хариулъя. Тэгээ өмнөх парламентод виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг миний бие ахалж батлуулж ирсэн. Тэр ер нь дэлхийн санхүүгийн салбарыг өөрчлөж байна л доо. Энийг хуулиар зохицуулах болцоотой биш. Дэлхийн улс орнууд одоо крипто валют, за крипто үндэстэн болох, за эхнээсээ одоо дэлхийн улсууд болвол одоо биткойныг хүртэл төрн худалдаа авалт хийдэг ийм одоо шинэ тогтолцоороо шилжиж байна. Тэгээ ер нь манайх шиг нэг юм банкнда барьцаалагдсан юм эдийн засгтаа цаашаа бол явах болцоог боллоо л доо. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарыг нэг томоохон тулгуур болгож авч үзье гэвэл хүссэн ч бид нэр энэ санхүүгийн салбарт энэ крипто валютыг би бол дэмжих ёстой гэдэг би бол байр суурьтай байдаг. Яг бол энэ өөрөө хуулиар хянах болцоотой биш. Зөв явуулж чадвал энэ бол эдийн засгийг төрөлжүүлнэ гэвэл төрөлжүүлнэ. Дээрэс нь эрчим хүч гэж ярьж байгаа үед бол бид нар зайлшгүй л одоо энэ крипто валют руу бол анхаарлаа хандуулах ёстой. Тэр ч утгаараа виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг бид нар тухайн үед зөвхөн биржийг зохицуулж ирсэн. Биржүүдийг л зөвшөөрөлтөй болгож ирснээс болуулж ирсэн мөртлөө ер нь бол Монгол улс хуулиараа энэ виртуал хөрөнгө гэдэг ойлголтыг бас зөвшөөрсөн орнуудын нэгт бол тооцогддог болсон юм бэл. Энэ хууль гарснаас хойш. Энэ мөрөдөө тоглоом, бооцоо тоглоомж бай. Ер нь одоо энэ цахим орчинд үүсэж байгаа асуудлууд төр бол одоо би энийг 500 сая доллар гадагшаа өрссөн гэдэг байгаа чинь бол крипто валютаар хоорондоо шилжсэнийг бол хинч хаанч тэрийг бол одоо статистик бүртгэж авч чадахгүй шүү дээ. Хүн гар утаснасаа гар утасны хооронд ямар одоо крипто валютаар хоорондоо шилжүүлэг хийж байгааг бол аль банк хэн нэгийг итгэхэд мэдэхгүй. Тэр нь бол санхүүгийн салбарын том өөрчлөлт. Гэтэл 500 сая ч юм бол харин хэн нэгийг итгэхэд гарч ирээд дунд нь зуучлаад дансаа хэрэглүүлээд тэгээ ингээд агент бүр ажилуулад дундаасаа шимтгэл аваад албан ёсоо бүртгэдэг байгаа үзүүлэлт байхгүй. Тэгэхээр бид энэ хуулийг гаргана гэдэг бол өөрөө энэ ядаж бүртгэдэг байгаа энэ асуудлуудтайгаа тэмцэх ёстой. Тийм учраас ашиг олох зорилгоор үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдэл дээр нь ашиг олох зорилгоор тэр цахим мөрөдөө тоглоом бооцоо тоглоом зуучлаад байгаа үйлдэл дээр нь цахим мөрөдөө тоглоом бооцоо тоглоомд дансаа хэрэглүүлээд ашиглуулад цахим аяга ашиглуулад харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглуул байгаа дэмжлэг үзүүлж байгаа үйлдэл дээр нь ашиг олох зорилгоор зохион байгуулалтын хэв шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэл дээр нь дээрэс нь бооцоо тоглоом гэж нэртэй мөртлөө дотор нь онлайн казино ажиллуулад байгаа 1xBet шиг бүх төрлийн хэвлэлээр